Хүй санаа. За, ажил тав. Тоглог. Хүүгэдлээ. Тэгээ өнөөдөр нэг амарч юм. За, энэ нийгмийн татгалын энэ юунд хуурай юмгаа бүрдүүлдэг байхгүй. Зөв. Чи энэ талаар ер нь их залуу хүмүүс мэдээд авчвал тун зүгээр шээ. Дүүд нь ямар хэрэг байд нийгмийн татгал ямар Ер нь чам залуу хэрэгтэй ах нь ийшээ орж байгаа чам ойлгомжтой тайлбарч бицгаа. Тэ. Нэг кофе уучих. Өнөөдөр амарч байгаагийнх бас Монгол 5 дээр ярьж бас жижиг сажиг ажил амжуулж байгаа. Өдөр нь бисаа гадаа ярьсан шүү дээ, тэ. Одоо сайн дурын даатгалыг чамд бол нэг хол санагдаад байгаа шүү. Тэ. Одоо Солонгос улсад жишээ нь визтэй, визгүй Монгол улсын иргэн ямар ч хүн сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Адаглаад төрийн нийгмийн үйлчлэгийг бас авахд бас одоо ар гэрт чинь баталгаа болж байгаа юм уу? Манайс ч одоо нөгөө нэг юу юм болохоор залуу юм болохоор тэг хизээ тэтгэрт гараад хизээ буцааж мөнгө авдгийг гэж л боддоо шүү дээ. Тэгтээ юм багхгүй да. Одоо жишээ нь би Монголд байхдаа 18 жил одоо яг нийгмийн даатгалын зүрх ингээд аваад явж байгаад энд ирсэн хугацаанд тасарчж байгаа байхгүй. Нийгмийн даатгал төлснөөрөө сайн дураар даатгах хийснараа төрийн үйлчилгээ тэтгэр тэтгэмж тийм ээ өгдөг ч юм уу те үйлдвэрийн хосолж өгдөг юм уу те ажлын байрал дээр осол сайн дурын даатгал хийдэг гэсэн бол маш олон том одоо төрийн үйлчилгээг авч болно гэсэн. Тэгэхээр ирээдүйдээр нь бол хөрөнгө оруулалт баталгаагаа бас Монгол улсын иргэн гэдгийг бас давхар баталж байна гэж ойлгож болно шүү дөөмнэ. Одоо энэ 21-р зууны бол даатгал те маш одоо хэрэгтэй эрүүл мэнд болоод ажлын байр та ирээдүйн ер нь бол төрийн үйлчилгээ авахд маш хэрэгтэй зүйлүүдийг ер нь ойлгоод авчих гэнгүү яг очиод бас газар дээр нь очиод мэдээллийг одоо манай нэгдсэн үеийн үйлчилгээ дэлгэрэнгүй тайлбарлаад өгөх байгаа. За тэгээ амжилт өөмө. За амжилт. Чинд байгаа дээр ойрхон очиод уулзчих. Тэгээ. Эртнгээс тэрнгээр очиж мэдээлэл аваад тэгээ байх. За дараа нь тэгээ дуулчих. Амжилт. За баярлах гээ. Сайн дурын даатгалд даатгуулагчийн шимтгэлд төлөх хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бол 106,920 төгрөг бол дээд хэмжээ нь 748,440 төгрөг байна. Сайн дурын даатгалынхаа гэрээг байгуулах, сунгах, шимтгэлээ төлөх, шимтгэлийнхээ мэдээллийг хянах, санал хүсэлтээ өгөх, шийдвэрлэх зэрэг үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой.